За энэ чинь 5 минутын хүчлээ энэ аналог бодолт руугаа одоо нэг хүлээж авахын тулд одоо энэ потенциометрийнхаа одоо тэгээс 5 вольтойгоо хүчлийг энэ дээр хүлээж авч байгаа. За одоо тэгээд энэгээр ингээд хангуу болж шүү. Наач одоо нөгөө чи ирэх юм уу? Одоо энэ ингээд тэгээс 2 вольттой хооронд болохоор ингээд зогсчихж байгаа. За. За нөгөө чи. За. За код нэр. За тэгээ. За энэ ийм болж байгаа. За яг түрүүний эрхийг потенциометрээр энэ ч нэ болохоор нөө аналог одоо хүчлийнхаа утгыг потенциометрээр өөрчлөө хүлээгээд авчиж байгаа. За тэгээ хүлээж авсан утгаа энэ доор хавцуулчихж байгаа. Тэгээд 3 вольтоос их бол мотор баруун тийш иргэн. Харин тэг вольтоос 2 вольтын хооронд болохоор мотор зүүн тийш иргэн. 2 вольтоос 3 вольтын хооронд болохоор хөдөлгүүр зогсно. Одоо энэ яг 2 вольтоос 3 вольтын хооронд байгаа болохоор хөдөлгүүр зогссон байгаа юм. За тэгээд энэ тоонууд нь яг ямар учиртай вэ гэвэл бид нөө тестер ашиглаад энэ тоонууд одоо ямар байгаа вэ гэдгийг хэмжиж авсан байгаа. Хэмжиж аваад тийг ингээд энэ ч нөхцөл шалгах компьютераар нөхцөл шалгахтаа оруулсан. За. Ингээд болсон. За.